Та бүхэнд энэхүү баяр төдрийн халаалуун баярын мэндийг сургуулийнхаа нийт хамт олон багш нар сурагчдынхаа өмнөөс төвшүүлье. Өнөөдөр та бүхний минь бүтээн байгуулалт сургуульд өнгө нэмсэн хүүхдүүд маань үн цэнийг бий болгосон бүтээн байгуулалтыг та бүхэн минь санаачлан сэтгэл гарган хэрэгжүүлсэнд гүнээ талархаж байна. Манай 2005 оны төгсөгчид сургуультайгаа байнгын эргэх харилцаа холбоотой байдаг төгсөгчдийн нэг. Анх 2005 оны төгсөгчд маань төгсөгчдийнхөө дунд Асан бөмбөгийн анх дугаар тэмцээний амжилттай зохион байгуулж сургалтын орчинд сургалтын хэрэглэгтэн бол ингэж нэмж ажиллаж байсан. Мөн энэ хичээлийн жил дахин тэмцээрээ зохион байгуулсан. Мөн сургуулийн орчинд бас өнгө нэмсэн хүүхдүүд дурсан бүтээсэн үлгэр дуурайл болсон ийм бүтээн байгуулалтыг та бүхэн хийсэнд хамт олон болоод энэ сургуулийн төгсөгчид сурагчид бүгд талархаж байгаагаа бас илэрхийлэхэд таатай байна. Танай ангийн дурсамж нэгэн үеийн хөрөллийг илтгэх энэ бүтээл бол одоо энэ сурж байгаа сурагчдын минь бахархал үлгэр дуурайл төгсөгчдөд бол бас үлгэр дуурайлж дараагийн төгсөгчдөд бол энэ шинэ энэ урам зориг өгсөн сургуультайгаа яаж харилцаа холбоотой байхыг үлгэр дуурайсан ийм үйл ажиллагаа болсон гэдэгт итгэлтэй байна. Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Гэхдээ 2005 онд нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийг 3 бүлгийн хөөрхөн шанармын төгссөн байдгийн. Бямсран багштай 10А анги, Аяр зан багштай 10Б анги, Ягаан цэцэг багштай 10В ангийн ингээд хүүхдүүд төгссөн. Өдгөө та нар минь ингээд 20 жилийнхээ уулзалтыг хийж агаад тэгээд багш нь энэ уулзалтад нь Баярт нь мэдлэгээ дэвшүүлэх болсондоо бас их баяртай байна. Багш нь 2001 онд 80 дугаар сургууль сургалтын менежерээр ирж ажилласан. За ингээд удирдлагын хувьд бол анхны ажлын минь гараа байсан. Тийм ч учраас би 80 дугаар сургуулиа үргэлж сайхнаар дурсаж явдаг. Та нарыгаа бас сайхнаар дурсаж явдаг. Ингээд энд бол Эрдэнэ чимэг захирал нийгмийн ажилтны их заяа болон ингээд та нар минь олон сайхан ийм шанартай олон сайхан хүмүүстэй уулзруулсан, нөхөрлүүлсэн ийм сайхан газар гэж боддгоо. За тэгээд ингээд та бүхэндээ бас баярлалаа илэрхийлэх нь юу вэ гэхээр багш нь ингээд удирдлага болоход ажиллахад та нар минь бас надад их тусалсан их зүйлийг ойлгуулсан ийм бас мундаг хүүхдүүд байсан шүү гэж багш нь бас ингээд баярлалаа илэрхийлье. Ойгоон тохиолдуулж уулзаж байгаад нь баяр хүргэж байна багш нь. За тэгэхээр энэ төгсөлтийн маань бол нэлээд тийм сайхан хамт олонч ер нь бие биенээ дэмждэг их авьяаслаг ийм сайхан хүүхдүүд байсан. Би бас нэлээд санаж байна. Ер нь бол бас зарим нь санахгүй байгаа. Гэхдээ ер нь бол сая бас ангийн даргатай уулзаж ярьлаа товчхондоо. Манай энэ шавнар дотроос оргой ган зэрэг гэдэг миний их сайхан шав байсан. За мөн хөрөв самбуу гэдэг байгаа. За эдгээр бол их авьяаслагын хүүхдүүд байсан. Ялангуяа миний мэрэгжлийг сонирхож загварын дугуйлд явцгааж хэмжээгээр олон төрлийн олимпиад их сайн амжилттай оролцож байсан. Тэнийг бас багш нь дурсан санаж байна. Тэгээ бас энэ шавнартаа мөн бас энэ уулзалтыг тохиолдуулж баяр хүргэж байна. За яг зарим хүүхдүүд маань бас янз бүрийн тохиолдлоор ирж чадахгүй байж магадгүй янз янзэл асуудал амьдралд гардаг шүү дээ. Тэр хүүхдэд бол олон юм яриад яах вэ? За ингээд та бүхэндээ энэ уулзаж байгаа явдал бол их сайхан байна. Ер нь 10 дугаар анги төгссөн хойно 12 дугаар анги төгссөн хойно хүүхдүүд олноор сайхан уулзах сайхан байдаг. Ялангуяа сурагч амьдралынхаа үеийг дурсаж ингэж уулзах нь та бүхэд энэ хэн хөнгөө л төгсгчдэх сайхан байдаг л да. Тэгэхээр энэ уулзалт их сайхан болно гэж би бодож байна. Бас тэгээд амжилт хүсэж байна. За тэгээ яг тэ багш нь 87 дугаар сургуульд бол их сайхан багш нартай хамт ажиллаж байлаа. Ялангуяа энэ төгсөлтийн хамт олонны багш нар бол их сайхан чадвартай мундаг ийм багш нар байсан.
Юуны өмнө 2005 онд Баянзүрх дүүргийн 87 дугаар дунд сургуулийг төгсөж одоо 20 жилийн хойг тэмдэглэж байгаа нийт төгсөгчд бас тухайн үед ажиллаж байсан багш удирдлагууд та бүхэнд энэ ойн төгсөлтийн ойн 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За 20 жил гэдэг бас хүний амьдралын одоо маш их багагүй хугацаа, цаг хугацааг илээсэн он жилүүд байдаг. Гэтэл одоо 2005 онд төгссөн сурагчид нь одоо 20 жилийн хойг тэмдэглэхэд тодорхой хэмжээний нийгэмд одоо төгссөн сургуультай төгссөн сургуультай бас сайн дурын ажил хийгээд төгсөгчдийнхээ нэрэмж тэмцээний зохион байгуулад гэх мэтлэг маш олон ажлуудыг зохион байгуулж байгааг сая би сонсож байгааг сайхан санагдаж байна. За миний хувьд би 2000 онд тус сургуулийн захирлаар томилогдож ажилласан. Гэтэл одоо яг 2005 оны төгсөгчдийнхөө би бол яг тухайн үед ажиллаж байх хугацаанд багын эрхлэгч нь бага ангис сурж байхдаа багын эрхлэгч нь ажилласан байна. Тэгээд одоо 10 дугаар анги төгсөхт нь тийм ээ одоо захирлаар нь бас ажиллаж исэн байна. Их онцлогтой бас ингээд төгсөгчтэйгээ уулзалтанд бас ингээд өргөдөж яриа та бүхэнд мэдлэгээ төвшүүлж байгаад бас их баяртай байна. Тэр нь бол манай бас шилдэг төвийн багш нар тухайн ангиудыг төгсөгчдийг мандааж ажиллаж исэн байна. Одоо шул бага ангид манай оюун даваа багш, усын их багш, мөнх цул багш, амун бас аюур зон багш, бямсрын багш, янз багш гэдэг одоо бидний л одоо сургууль тухайн үедээ манай сургуулийн урдаа байрдаг багш нарын маань нэгэн ангид төгсчээс одоо хүүхдүүдээр биднээс бахархаж уулзалт зохион байгуулдаг сайхан байна гэд. Тэгээ ингээд цаашид одоо төгсөгчдөө шавнартаа одоо бас одоо өнөөдрийн одоо нийгэм улс төр тийм ээ өнөөдрийн одоо Монголын нийгэм эдийн засаг одоо яг та нарын үе ихэлсэн та нарыг одоо Монгол улсыг хөгжиж цэцлэглэлтийг цааш нь авч явах тийм ээ түүхчээлэх өөрийн эзэмсэн мэдлэг боловсруулаа өөрийнхөө сурч мэдснээ одоо улсын хоорондоо зориулах алтан үе чинь эхэлсэн шүү гэдгийг та бүхэндээ бас зориулын хэлье гэж бодож байна. Тэгээ ер нь л үргэлж одоо бас ингэж сургууль төгсчээс нэг ангийнхан нэг төгсөлтийнхэн гэдвэл хязгаарч мартагдчихгүй. Насаараа л нэг ангийнхан, насаараа л нэг төгсөлтийнхэн, насаараа л тухайн үед 87 дугаар сургуулиар овоглсон багш сурагчид байдгиймаа гэдгийг бас та бүхэндээ хэлье гэж бодсон юм аа. Ингээд та бүхэнд удахгүй болж байгаа энэ 20 жилийн ойд нь баярын мэнд төвшүүлье. Тэгээ та бүхний ажил үйлс амьдралын замнал нь өргөж өөдөө байхын үлцээтэй сайхан өрөөлийг өөд нүргэн төвшүүлье. Баярлалаа. Ингээд 20 жилийн ойн баярын мэндийг багш нь албан ёсоор хүргээд цаашдынх нь ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөё. Та нарын минь амжилт ажил амьдрал улам сайхан цэцгэлж дэлгэрч үр хүүхдээр өмнөр өтгөн амжилт бүтээлээр дүүрэн ийм аз жаргалтай сайхан байгаарай гэж багш нь өрөөй сайхан баярлцгаагаарай рогоо сайхан тэмдэглээрэй. За уулзалтанд орж байгаа нийт шавнартаа 20 жилийн уулзалтын ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ эрүүл их сайн сайхан аз жаргалыг хүсье өрөөё. Энэхүү өдөр 20 жилийн тэмдэглэлт баярыг хийж байгаа 2005 оны төгсөлтийнхөндөө баярын мэндийг хүргэе. Миний бие 2003 онд 87 дугаар сургуулийг төгссөн суралцж байх хугацаанд 2005 оны найзууд маань урлаг спортоор манлайлагч сурагч нар байсан. Мөн тухайн үеийн арын ангийн бага ангийн багш усын их миний ээж бага ангийн багш усын их маань миний ээж байсан. Тэгээ 2005 оныхондоо эрүүлэг сайн сайхныг хүссэн өрөөж төгсөлтийнх нь 20 жилийн баярын мэндийг дүүрэн өнгөрүүлээрэ гэж хүсэн өрөөё. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би нийслэлийн Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн 2007 онд төгссөн төгсөгч Батцяа байна. За өнөөдөр бол бас телевизийн сэтгүүлч хөтлөгч мэргэжлээр ажиллаад явж байна. За 20 жилийн төгсөлтийн ойн баяраа тэмдэглэж байгаа 2005 оны төгсөгч ах эгч нартай энэхүү одоо бас гайхалтай баярын өдрийн мэндийг хүргье. Тэгээ сурагчийн ширээнд тохоо нийлүүлэн сууж өнөөдрийн хүртэл найзалж нөхөрлөж байгаа та бүгдийн маань цаашдын ажил үйлс амьдралд нь аз жаргалд сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? 87 дугаар дунд сургуулийг 2005 онд төгссөн өнөөдөр 20 жилээ тэмдэглэж байгаа ах эгч нартаа баярын мэнд хүргэе. Та бүхэнд аз жаргал хамгийн сайхныг хүсье. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Намайг Баасан зөвхөн үлзий сагийн гэдэг. Чөлөөтгөх олон улсын хэмжээний мастер, цэргийн арсан цолтой. Би 2011 онд 87 дугаар сургуулийг төгссөн. Мөн 2005 оны төгсөгч ах эгч нартаа 20 жилийн баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу? Намайг Цогтбаатарын Сэргэлэнбаатар гэдэг 87 дугаар сургуулийн 12 дугаар оны төгсөл. Би одоо дээдлийн Сэлэнбаатар клубын тамирчин. 2005 оны ах эгч нартай сургуулаа төгсөө 20 жил болж байгаа. 20 жилийн уулзалтын баярын арга хэмжээнд нь томоосон баяр хүргье. За ингээд нийт сурагчид, нийт төгсөгчид тухайн үед ажиллаж байсан багш нартаа төгсөлтийн 20 жилийн баярын мэндийг дахин хүргэе. Ингээд та бүхэн уулзаж очоод бас олон жил уулзаагүй, олон жил тааралдаагүй үерхэл нөхрөлийнхаа тухай сонио хайчин сайхан бүхний мэдээж та нар хамтдаа ярина. Тэгээ ер нь бол нийт төгсөгчтэй бас хандаж хэлэхэд одоо бол энэ нийгэмд тийм ээ Монгол улсыг цааш нь хөгжүүлэх, Монгол улсын цааш нь хөгжил цэцэглэлтийг цааш нь авч явах бол манай үеийн төгсөгчд та нар минь юм шүү гэдгийг бас багш нь хэлье. Тэгээд өөрсдийнхөө сурч мэдсэн, өөрсдийнхөө авяас чадвар, юу сурч юу мэдсэн одоо улсыг хоорондоо зориулах цаг чинь ирсэн шүү гэдгийг та бүхэндээ хэлхийг хүссэн юм аа. Ингээд та бүхэндээ эрүүл их, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхний баяр баясгалан хүсэн өрөөё. Та бүхэндээ аз жаргалыг дахин твшүүлж байна. Баярлалаа.